Бүгдээрээ сайн байцгаана уу? Ястарын жил гарan цөмөр уулзсангүй. Тэгээд цаадах чи ямар ч байсан бүгд найрамдах социалист Вьетнам улсад бас нэлээдгүй олон сар гацсны эсэм минь бол ирсэн. За тэгээд Монголд авах хугацаанд бас хөл хорионд бас нэлээдгүй удаан байлаа, ийш тийшээ явсангүй буцаа замдаа гарсан. Сэтгэлдлэх сайхан байна. Булган аймгийн төв болох одоо Булганаас Булган сум, Булган төв, Булган хот ч юм уу те. Эндээс мэдчилж байна. Монголд одоо ингээ янз бүрийн одоо энэ цар тахал өвчин зовлон ингээ янз бүрийн юм гарсан байгаа хэдий ч гэсэн энэ бүхнийг бас яаж туулж бас замдаа явах нь уу, бас юу тохиолдох нь уу айгүйх надад сонирхолтой байгаа. Эргээ тавтаа морил. Дахан Эрдэнэт тэгээд дээрэс нь Булган руу ороход постууд дээр бол яг вакцины 2 тонгийн бичиг шаардж байна лээ. Яг тэгээд халдвар хамгааллынхаа дэглэмийг сахиа явж байгаа. Маска зүүж байгаа. Одоо эндээс дашин жилийн юм уу бүрх хангаагаар оноо тэрэг олох хэрэгтэй байгаа. Гинт ингээ гараад ирж гарч ирээд олон юм ярьж яваад уушлаарай. Зөлөг гэж нөгөө үгээ хэлсэн хэмээр байгаа. Яг коронавирустай холбоотойгоор яг хаа өртөө явах бол мэдэхгүй байгаа. Гэхдээ мэдээж хэрэг яг энэ аялалтаа зориулаад тавьчихсан тодорхой хэмжээний юм хугацаа бол байгаад байгаа. Тэгэд энэ хугацаанд багтаад иш ирэх газраар явах нь уу эсвэл яг энэ цар тахалтайгаар холбоотойгоор ингээд замдаа гаруй үгүй буцаад гэртээ харьчих нь сайн мэдэхгүй байна. Тэгвэл төлөвлөгөө боловсруулъя да. Тэ. Надаа юу вэ? Сумаар хамтдаа харъя. Газрын зураг. Газрын зурагтайгаа байхад хичээнгүй хөө алдахгүй шүү дээ. За ерөн шийдвэрээ гаргалаа. Булганаас орхон гэдэг энэ сум орох юу ч гэсэн унаа тэрэг болж сууя. Тэндээсээ чаашаа хийх гэж сумаар оролцгоё. Тэгээ та бүхнийг би үүдэггүй байсан те нэрэл тэгээ гайгүй хоо. Одоо Монгол дотор байгаа юм чи ер нь их алцахгүй байх гэж хөдөө бодож байгаа. Баярлалаа. Тийм нэр өсгөө болцсон байгаа сте саадагч. Нөгөө урт усаа авах болцоо өсгөө байгаа. Таксинд явд юм байна те. Би Булганаас нэг жоохон гарчмаар байна. Дашин жилийн зүг. Дашин жилийн зүгээр. Дашин жилээ орох. Гэхдээ Булганаас хараад нөгөө яг тэр төв замаа бариад очмаар байна. Орхон орол орох. Орхоноос тэгвэл цаашаа гаргаж өгөх намайг. Би орхоны цаатлын нэг юу хостын гаргаад яг цаатлын дашин жилийн төв зам одоо яг дашин жилийн мэлээ явдаг замынхын тэр одоо салдаг дээр за тэгвэл тохирлоо. Окей. 15. За. Орхоны нэг пост байдгийг. Цаашаа явахд гарт байдаг уу? Тийм. Орхоны пост яг нэг хөөрөн дээр пост байгаа. За. Тэрийг давуулаад хийчихсэн тийм. Пост гаргаад буулгаад тэгээд за тэгээд ямар ч үсэн амжилттай Булганаас орхон сум гараад тэгээд цаашаа ер нь дашин жилингийн зам дээр ер нь буухаар боллоо. Тэгээд нэг 15 орчим мянган төгрөгөөр явж байгаа. Эндээс орхон сум нь 20 орчим км байгаа тийм. 25 орчим км-ийн зайтай. За, явцгаая. Яг ийм үед бол яг постууд дээр бас яг юу гэж шилжих вэ гэдэг дээр айгүй асуудалтай байгаа. Яг үнэхээр ингээд ийш тийшээ ингээд явж ийн гэдгээ хэлэх үү эсвэл зүгээр ойр зуур явж байгаамаа, айрыг цагаа уух гэж явж байгаамаа гэж ярих юм уу? Тэгээ жоохон тэмхэн байгаа. Тэгээ Булганд ирсэн сэтгэлдлийг сайхан байна. Тэгээ одоо ингээд Булганаасаа ингээд ер нь цаашаа ингээд ер нь явчихна да. Тэгээ ойр нөгөө нэг бас ингэж нөгөө нэг бичлэг янз бүр юм хийгээгүй утцсан болохоор бас нэг жоохон төсөөрцөн байх шүү те. Ойлгоорой. Тэгээ халдвар хамгааллынхаа дэглэмийг баримтлаа тэгээ маска сайн зүгээд хүн хоорондын заагаа сайхан барьж сая да. Орхны постн дээр ирж байгаа.
Тэгэд юу гэж асууж эсвэл шууд юугаа болгочих шүү. Хүмүүсээ гаргачих шүү. Сайн мэдэхгүй. Ийшээ энтлийн юу руу гарлаа? Айл руу. Нэг иймэрхүү байдалтай. Тэ. Одоо ингэ жолооч мань намайг одоо ингэ удахгүй буугаж өгнө. Тэгээд эндээс замын унаанд дайгдах байдлаар хичхайк хийсээр байгаа дашин жилээ орноо тий. Ямар ч тач тэгээд эндээс бууж байгаа тий. Тэгээд нэг бичлэг хий тий. Тэгээ да. За. Ямар ч байсан нэг юм гэр ганцанд буусан. Тэгээд одоо эндээс дашин жилэн орох ёстой байгаа. Тэгээд эндээс ямар нэг унаа тэрэг олчихгүй гэж найдаж байгаа. Эндээс ямар ч усны саваа усаар дүүргэж аваад тэгээд юу н цаашаа гарах тийшээгээр хандах байх та тий. Сайн байна уу? Сайн явж гинөө. Камераарээ дуугаад камер. Зургатаар гарах юм уу? Гараад ий. Корона нэг иймэрхүү л байна. Тэгэл явсаар байгаа л тэгэл ямар ч юмсаа очихойлгүй гэж бас бодож л байна. Гайгүй тэгэл яг болчихох уу? Найд чинь. Энэ замын ганцны эндээс ингээд энэ том ачааны тэргэн сууж явахаар болсон. За баярлалаа хаа. За. Яасаа тавьсан. Тэгшээ. Яа. Хоорондын одоо энэ ачааны тээврийн одоо энэ машин суугаа явж байгаа. Тэг шалгаан зэн. Тэгэд угаасаа үеийн үед ер нь социализмын үед байсан ч ер нь энэ тээврийн жолооч нар бас ингээд нэг юм үүргэвчтэй явдаг ингэж нэг бадарчилж явж байгаа хүмүүс бол их аминд ордог байсан. Тэгэд энэ хоёр сайхан хөдөлмөрч залуудаа ингээд бас ингээд бичлэгээрээ дамжуулаад баярлалаа гэж яа тий. Баярлалаа. За тэгээд аян замдаа сайн авцгаад ажил төлөвлөө сайн хийцгээгээрээ. Тий. За. За одоо ингээд ер нь замдаа гарч байгаа. Баярлалаа. Зорж явж исэн одоо дашин жилийн сумандаа ингээд амжилттай ирсэн. Шөнийн 12 цаг 10 минутын үед ирлээ. Түрүүний тэр ачаа тээврийн хоёр залуу маань их сайн хүргэж өглөө. Тэгээд тэр хоёр залуудаа ингээд маш их баярлаа. Лав сүрэн буйнт гэсэн нэр нь майхангаа барьчихсан. Майхан дотроо ингээд ороод ингээд юмнуудаа ингээд бэлтчихсэн байна. Тэгээд цөмөр маргааш уулзцгаая. Тэгээд сайхан амарцгаагаарай. Баяр та. Өглөө босоод өглөөнийхөө цай цууг уучаад одоо майхан саваа хураах гээд байж байна. Өнөөдөр бас энэ нэлээдгүй бас амжуулах ажилтай ирсэн байгаа. За тэгээ майхан энтер хурааж байгаа тайм лапс энтерээр ч одоо яах вэ? Тэгээд биднес чинь бас нөгөө нэг цэрэг мэнэг айгу хомс явж байгаа тий. За гараа. Маска зүүнэ. Маска зүүч. За хинтээ хадаад үгүй. Тэгтээ ойлоо. За ахта танилцаагаа. Нэр алдар хэм блээд байна. Нэр алдар Бэрлэн Болдбаатар. Бэрлэн Болдбаатар ба. Булган аймгийн дашин жилийн сумын уугуул. Ааха. Энэ манай ачхүү. Хүүгийн хөө. Тий, ачхүү. Ааха. Тэгээ ямар ч байсан халдвар хамгааллын дэглэмийг баримталж байна. Баримталж. Юусаа болохгүй. Ахтаа сайхан. Миний гарыг хариуд гэж иглээ. За гараа хариуд. Хийнээс халбалгүй салцгаая гэд. Бас тэр нь бол зөв. Угаасаа ингээд өвчин зовлонтой байхад бас ингээд би ч гэсэн бас өөрөө ингээд явж байгаа учраас. Тэгээд одоо ямар ч тач бол бид гурав одоо бас нэг зорьсон нэг ганцны газар руугаа бол одоо ингээд явж байгаа. Шатхууны үн өсөж 25 мянган төгрөгөнд 14.1 литр бензин орлоо. Бид одоо цогцын цагаан балгас дээр ирсэн байна. За тэгээд цогцын цагаан балгас нь бол 1601 оноос эхэлж баригдаж байсан. 1617 онд ашиглалтанд ороод ингээ яг бүрэн баригдаж дуусчихсан санаад байна. Тэгээд ямар ч тач ийм түүхэн дурсалт бас газар бол ирсэн байна. Тэгээд цогтын одоо энэ хадны энэ гэрэл төшөө гэж бас байдаг. Тэгээд энэ дээр болохоор ингээ төвд Монгол бичгээр бас ер нь яг ямар цаг үеийг туулж, ямар утга учиртай бас ингэж
баригдаж хэдээс хэдэн онд бас ингэж баригдсан талаар бол ийм бичээс бүхий ийм бичиг бол байдаг. Тэгээд нэг талд нь төв төсгөр нөгөө талд нь бол хуучин Монгол өчгөр ингэж бичсэн ийм дусгал бүхий газар бол цөмөр бол ирсэн байна. Энэхүү газар маань болохоор Булган аймгийн Дашин чилэн сумаас одоо ерөнхийдөө бол зүүн тийш нэг 30-35 орчим километрийн зайд бол оршиж байна. За тэгээ зүүн талаар нь болохоор туулгол урсаж одоо туулгалын хөвөөнөө одоо ингэж ерөнхийдөө бол ингэж юм баригдсан юм байгууламж бол байна. Энэхүү байгууламж маань бол яг тухайн үедээ бол одоо цогтон тайжийн одоо ээж болох одоо мадаа тайгал хатны одоо өргөө болж энэ номын гэр байсан мэн. Тэгээд яг энэ байгууламжаасаа энэ цагаан байшингаасаа бас ингээд гадна бол хэд хэдэн ийм дугна одоо датцантай гэх юм уу да тийм байсан юм байна. Тэгээд мэдээч хэрэг бол тойроод бас баггүй тооны одоо айл өрхүүд бол энд одоо ингэж амьдран ингэж суудаг байсан юм байна. Энэхүү газар нь бол 1627-оос 1630-аад оны хооронд бол одоо энэ дотоодын хаад ноёдын бас энэ задрал хааграл дотоодын олон янзын үүмэн самунд бол их нэрвэгдэж одоо ер нь дахин сэргээгдэх энэ боломжгүйгээр бол ингэж эвдэрч бол сүйдсэн. Ямар ч тач бол цөмөрөө одоо ингэж их түүхийнхээ жимээр бас ингээд сайхан Монгол орондоо ингээд хамтдаа ээлж яваад бол ингээд баяртай байна. Тэгээд дотогш орч цөмөрөө бас ингээд илүү сайн танилццгаая тийм ээ. Та бүхэн харж байгаа бах. Харагдах байдлын хувьд ерөнхийдөө бол доош нь налуу. Тэгээд дээрээс нь жоохон шаталсан байдалтай. Тэгээд тоосгоны бас одоо энэ үрсэн байдлыг ингээд харахад энэ бол одоо энэ хаалга бас үүд байсан маягтай бол харагдаж байна. Энэ бол яалчгүй яг үүдний хэсэг болж таарлаа. За тэгээд эндээ бас яг энэ гол хэсэгтээ бас юу байсан байгаа. Энэ бас нэг харуулын цонч ч юм уу, харуулын байрч байсан юм уу байж магадгүй шүү гэ. Тэгэж хэлмээр байна. За тэгээд энэ бол ингээ яалтчгүй энэ доороос ингэж өгсөж орж ирээд за энэ нэг юм тэгш талбай дараа гарч ирээд тэгээд энэ дэшээ бас дахиж бол өгсдөх нь бол харагдаж байна. Зүүн талдаа байна. За энд бол одоо ингээд бас юм хан байсан харагдаж байна. Тэгээд энд бол нэг дахиад нэг юм шатны хэсэг байна. Шатны хэсэг харагдаж байна. Та бүхэнд харагдаж байгаа болоо яаж бол. Тэр. Ингээд дээшээ өксөж орж ирсэн байдалтай. За ингээд эндээсээ өксөж гарч ирээд гол танк юм эсвэл бас нэлээд том өрөөнд бол орч ирж байна. Энд бас зарим нэг тээврийн үлдэгдэл байх шиг байна. Ямар тааш байсан газар нь буцаагаад авчээ. Эднээс бол яалчгүй дээврийн үлдэгдлүүд байна. Ногоон өнгөтэй байсан гэдг нь ерөнхийдөө яг энд байгаа зүйлсээс бол харагдаж байна. За тэгээд мэдээж хэрэг манай монголчууд маань бас эртний хүмүүсийн ингээд бууц сүрэн гэтэр олдоод тэр хүмүүс маань ингээд бас хан дээр сайхан нэр усаас хийлж үлдээдэг сайхан уламжлалтай. За тэгээд манай монголчууд маань уламжлаа юу гэж бас алдах вэ? Тэгээд одоо энэ Баатоо гэж хүн байна, хар ойронч гэж байна. За тэгээд тэр одоо Ацраа гэнвэ, Доорч гэж байна, Мигач гэж байна тийм ээ. Тэгээд энэ Эрдэнэсэн хаанд ч гэж яаш, Сайхнаач гэж яаш. Биднээс энэ дунд амьдарч байгаа бас Homo habilis төрлийн бас юм сайхан хүмүүс байна. Сайхан тэднийгээ цөмөрөө сайхан алдаршуулъя. За тэгээд ерөнхийдөө бол байгууламжийн хувьд бол нэг юм.
За тэгэд цөмөрөө бас ийм баялаг түүхтэй ийм сайхан газар ирлээ. Тэгэд түүх, соёл, өв уламжлалаа бас хайрлаж хамгаалж бас хойч үедээ бас үлдээхийг бас эрмэлзэж байгаараа. Ер нь бол яг ингээд монголчууд биднээс өөрсдөө яг энэ түүх дурсгалт янз бүрийн газар цөмөр хамгаалж хайрлаж авч үлдэхгүй бол биднээсийн өмнөөс хэн бидний өв түүх, өв соёлыг бас хайрлаж хамгаалж хандхав дэ тийм ээ. За тэгээд энд ирсэн сэтгэл ер нь сайхан байна. Тэгээд хаалгараа ямар ч хийсэн сайхан орж гараад явж байна. Орж гарах хаалга шатаараа. За ажил амжилттай сайхан авлаа. За нэлээд удаа хүлээв. Яа. Тэр их нэлээд хүлээлгч. Нэр маска зүнш тээ. Маска мартчихна. Гарахтаа юу гэсэн ярьлаа тэгээд. Тийм. Ярьсандаа л байна шүү дээ. Маск заасгүй энэ яаж ч халааснаас мууга маск гарч ирээд байгаа юм ба. За халдвар хамгааллын дэглэмээ захиал явж байна да. Хас өөр арга байхгүй байна дөө. Эрт. За ихэл бас юм утсан газар байна өө. Бид гурав их сайхан ингээд энэ төртөө явж гинөө. Хөлс мүс хараад их айхтар халуун байна. Тэгээд дараагийн газар руугаа цөмөрөө уулзъя да. Дараагийн газар руугаа л явцгаая тэгээ цөмөрөө. Тий. 12-оос асар хүчтэй сар ирж байна. Ер нь бол аялал гэдэг бол нэг иймэрхүү гинтийн сар бол өргөж дүүрэн байдаг. Тэр бүгдэд бэлтгэлтэй байх ёстой байдаг. За юмнуудаа хуруулаа баяр та.